төрийн шагналд соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Дорж Готвын Танил биш буун дуу өгүүлгийг хүлээн авна. Соёл урлагийн их сургуулийн найруулагч жүжигчний ур чадварын тэнхимийн багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Дэмэд Баатар. Амар амгаландаан налгар назгайн дэнтсэн гашууны голынхан түүхэндээ нэгэн хачин жигтэй юмыг үццгээжээ. Цаг үргэлж ганц гэрээрэн зөдгийг нутгалдаг авраг том хөлөөрөн хөл бадгай гэж алдаршсан зожигэр нэгэн шүн гутлаан алдчихжээ. Шивэр ханхлууллаа гэж ихнэрийн загнаад байхаар зуны бөхчөм шүн авраг том хоёр гутлаа сэврэхээр түрийг салхи сөргүүлээд гэрийнхээ хажуугийн довн дээр тавьсан нь өглөө босоод өмсгөд очиход тэр нь алсан байлаа. Хачи юм да. Хүн амтнаас зайдуу эзгүй нутагт миний хоёр гутлыг ямар хүн ирж авдаг байна. Хэн ч одоо хүн ирлээ гэхэд харанхуй шөнөөр гутлын минь олмооргүй юм да. Эсвэл гутлын минь үнрээр чонх шиншилж ирээд зуугаад явчихсан болов гэж гайхан бод зогсдол хажуухан талд нь өөрийнх нь хоёр гутлаас том уу гэхээс жижигдмээргүй нэлээд том хуучин муухай банхар маахай хөвтөж байлаа. Хөл бадгай өнөөх гутлыг гайхаж шохоорхоод "Хөөе, энэ ертөнцийн дээр чи одоо надтай адилхан том хөлтэй хүн бас байдаг байх нэ" гэж ижил хөлтнийгөө олсондоо олзуурхан өнөөх гутлыг өмсөж үзээ цууж байтал нэр нь гүйж хурч ирснэ. "Бэ яасан муухай том гутал вэ чинь" гэж дуу алдснаа. Хамраа ханцуугаар таглан сэжиглээд "Гүй чи танихгүй хүний муухай бозор гутлыг тайлаач ээ. Яасан ойгуургүй баран бэ чи чинь. Чи над хөлөө угаахгүй бол чамтай цаг унтахгүй шүү" гэж хэлснээ. Эм хүний овтой нүдэр өнөөх гутлыг эргүүл тойруулан үзснээ. Хөл бадгайг нударч "Хүүшээ. Энд чи улан цорчсон гутлаа чиний бүтэн гутлаар сольж аваад явчихсан байж штэ. Чамаас өөр ир хүн ийм л аргатай зайлтай байгаа юм да" гэснээ. "Гүй байж. Би ч одоо улын илэгдэл явсныг бодоход явган орогдлол манайгаадаа ижээ дээ" гэснээ. Бүжин ханд нүдээ адтай нарахгүй тормолзуулан ийш тийшээс хэлбэлцлээ. Бүжин ханд уулан хөл бадгайг тоохооргүй хүүхэн л дээ. Харанхуй шөнө эзгүй нутагт хин тэр гутлыг ирж сольж авдаг байна гэсэн айдас ганц гэрийн эзэгтийн сэтгэлийг эзэмдээд зовоолоо. Оргисон гутлынхын тамтгаар шинжиж үзвэл яавч задарсан хулгайч биш, ядарсан орогдлын л гутал байж таарлаа. Гэхдээ одоо ийм гутлын эзэн ямар ч ойлгохтой амьт явах вэ дээ чааваас. Хөөе. Ядарчл яваа ирийн гутал байна да гэж бүсгүй хүний өрөвч зөөлөн сэтгэлээр өрөвдөж бас бодлоо. Гэхдээ ядаж байхад тэдний нохойн зөнөглөөд саяхан үгчгсэн болохлээр харанхуй шөнөөр хин ирснийг хэн ч мэдсэнгүй явуулчих. Бүжин ханд "Гүй энэ ч одоо гутлын сольж аваад явсан юм чинь явган орогдол хаалдах вэ дээ. Энэ ойр хавь бүгчгээд муугдаж байгаа байж таарах. Яадаг вүлээ. Харанхуй шөнөөр унтж байхад орж ирээд хоолоо огтлчгүй яандаа байж" гэж төгшөж суухад хөл бадгай толгой түрүүгэн харагдахгүй бол тамхины утаа баагуулж суухтаа гомон азтай орготлоо. Гүй тэрний тэр орхисон гутлын шинжиж үзэхэд тэрний тэр том хөлөнд багтахааргүй гуталтай хүнч манай суманлаа байхгүй дээ. Азтай мó золгоо. Гүй яаж яваад миний гутлыг олцдог байна гэж бодоод толгойгоо сэгсрэн баахан гайхлаа. Яг энэ үед махчин шувуунаас айсан хэсэг болжмор гэр тойрон дэрхийн нисгээс өр чимээ сонсогдсонгүй. Бүжин ханд тогоотой сүгэн юулж тогооныхоо бор хусмыг хусаж аваад гэрийнхээ гаднах чулуун дээр шороо болгочолгүй эвтэйхэн тавих зураа. "Хөрхий дөө муу нохоо минь зөөнөгч гисэн хусманд хичнээн дуртай байсан.
Тэгвэл намайг тогоо хусахын чимээнээр гэрийн үүдэнд өгөж ирээд л сүүлийн годгонуулан толгойгоо далжигнуулаад л шүлсийн гоожуулан зогсдогсон доо хөөрхий гэж бодлоо. Өглөө болгон үхсэн нохойг оршуулж алга болгосноос хойш өглөө болгон хаана ч юм хоёр хэрэг нийсч ирээд өнөөх эзэгтийн үлдээсэн хусмыг иддэг болоод уддаг байлаа. Тэр өдөр ч бас хоёр хэрэг заншил ёсороо ирээд хусмыг амтрахын идлээ. Том хөлтэй оргодлоос айж байх үед хоёр хэрээнээс өөр хайна бараа болох хамтан өглөөгөр ганц хэрийн эзэгтэйд олж харагдсангүй. Хоёр муухай банкар гутал бүжин хандын сэтгэл байн эргэлдэж байлаа. Хөл бодгай. Гэхдээ юм азтай золгоо. Гэхдээ яаж тэр гутлыг олдог байна гэж тамхиан баахан баагуул сууснаа. Ярих шин соргог мэдээтэй боллоо гэж бодоод хойно хариулах нэрийдлэр айл хийсэж аяг тагшим уйдаа байз гэж бодоод шодон буурал мориндон мордон уулын модыг ургаа гэв. Улсууд намайг завхаа гэв. Талын модыг тархаа гэв. Таанус намайг завхаа гэв гэж дуусаар яваад өглөө. Бүжин ханда үнэгийн саагаад үхрэн бэлчээчээд зилэн цэвэрлээд нойтон аргалыг эргүүл тойрвол цэврээгээд хэдэн туглаан бэлчээртэн залж явлаа. Эргэн тойрон нам гүм чив чимээгүй. Хуучин судрын хуудас шиг шаргал тал налайн нам байж байлаа. Гэхдээ юу болсон гэж саннаа? Гинтхэн буун дуу тас хийж эзэгтэй сун туссан ч биенийх нь энэ тэндээс цус сад тавьж асгарсангүй. Чив чимээгүй орчлонд буун дуун цуурай яасан аимшигтай түгшүүртэй сонсогдсон гэж саннаа. Гэхдээ тэгсэн мөртлөө тэр буун дуу нэг л хачин танил биш буун дуу байлаа. Эзгүүхээр айл амтнаас зайдуу ганцаар хоёр муу гутлын сольж авсан хулгай тодроогүй. Хэдийгээр налгаар тайван нутагч гэлээ цаанаа л нэг хачин янзын. Айж үзээгүй, айж сураагүй ихнэр яах ч учраан олохгүй дэмэл гайхаж ийш тийш тормолзон харснаа эргэн тойрноо битүүхэндээ түгшүүртэй ажиглалаа. Таргууны арьс үнд хүрснээс болж сүүлийн үед ганц нэг анчин гэрийнх нь гадна талын таргуугыг ойр мөхөн ирж агнадаг болсноос анчтын буун дуу бүжин хандын сэтгэлд тод ойрхон дотн санагдаг болсон байлаа. Тэгтэл саяын гэрийнх нь ойролцоо дуугарсан буун дуу нэг л янзын хачин юр бишин. Янзын нэг бүглүүдүү дуу байлаа гэдгийг бүжин ханд хожуу ухаарлаа. Яалаа. Тэнэг хар хүнээ хэрэггүй л явууллаа да. Дэндүү цагаахан байна да. Гүнч том хөлтэй оргодлыг яаж ч мэдэх вэ? Оргодол хулгайч элдвээ муу юм үзээгүй del гинтлээ гэж бүжин ханд танил биш буун дуу гарснаас хойш анх удаага бодлоо. Эргэн тойрон чив чимээгүй. Танил биш буун дуу гарсан үүлийн үргүү үнэн боловч буу тавьсан эзнийг хайгаад олсонгүй. Чи юм та том хөлтэй оргодол ойрхон бүгчгээд байгаа болов? Ганг жалгар үздгийн билүү гэснээ айгаа зүрхшээгээд харж чадсангүй. За ямар ч хэл байсан энэ хавьдл байх шиг байна. Дээрсэн дотор хэвтэж байгаа болов? Эсвэл харганы хажуу суучгаад намайг ажиглаад байгаа болов? Үгүй бол таргууны нөхөнд орж хэвтчихээд толгоогоо хажуухан өндийлгөөд намайг хараад ажиглаад байгаа юм биш байгаа да. Би тэгвэл мэдэхгүй шүү дээ. Гүйгүй. Ерөөсөн тийм том хөлтэй хүн яа таргууны нүхэнд багтах вэ дээ? Хийх зэргийн 9 жаргын бодол толгой дотор нь эргэлдлээ. Харанхуй шөнөөр унтаж байхад гихт орж ирээд орон доогуур ороод хүмүүсийг явцсан хойгуур надад дохио өгч. Цаашаага зайлаа гэсэн дохио болгож тоон руу буутсан байж магадгүй юм гэж бодоод явчлаа.
Тэг айсантаа гэртээ ч орхон боллоо. Гэрээ алсуур тойрч хэсэг явлаа. Гэр дотор чимээ анир тагчиг гүнч доо. Айлын болгон гадаа зогсох үедээ айсаар симхэн дөхөд очоод гэрийн туурган чихээ нааж чагнавал шүүсэн аалцны шарвус шол гэж дуурхаас өөр чимээ гарсангүй. Гүнчтэй гэртээ орвол муухай там хөлтэй оргодол данд хэлтэй нүцгэн шахуу намайг тараад авбал би яана гэж бодхоос оргодол босуулын хажууд орхиод явсан хинэггүй нөхөртөө улам чихээр гомдлоо. Айлын болгон ганцаараа зогсох үдэ. Айл амтан байхгүй хаашаач очих юм бэлээ, хиндээ ч хэлэх юм бэлээ. Аргаан бараад гэртээ айсаар яваад орлоо. Орон дагуураа харыг исэн зүрх хөрсөнгөө нүдэн анин хийсэг чимээгүй зогслоо. Тэгтэл орон доороос аврах том хөлийн 10 хуруу арцханж байх шиг санагдлаа. Айсандан аяг цай уусан хүн болох гээд халуун савтай цайгаан тэмтэрч автал өглөө хөндөр дүүргээ твсэн халуун савтай цайг нь хар аяндаа хаг үсрээд халуун цай нь юучгүй асгарцсан байлаа. Бүжин ханд танил биш буун дуу халуун савны хагарсан битүүхэн чимээ байсныг олж мэдээд ганцаараа баахан ичиж нүүрэн даран айлгуутан баахан хөхөрлөө. Тэр өдрөөс хойш том хөлний гутлын эзэн олдолгүй л тагчиг болсон юм. Харин хөл бодгой мал зад өсөж гашууны голынхан гүй энэ хөл бодгойн мал эзнийхээ санд өсөөгүй мөө. Харин тэр том гутлыг олж авснаар зад баяжсан юм да гэж атаархаж ярьдаг болж гинэ. Энэ нь ч алс бүглүүн нутагт алдар цуутай хүн гарч болохгүй гэсэн бодолтой бүглүүн нутгийн цөөхөн хүмүүсийн бодол байж болох юм. Тэр битгий хэл саахалтын айлын хүмүүс жөтөөрхөхдөө гутал гэдэг дээшээ харсан сав. Гүй энэ том гуталд гүэмэг буян багтсан байх та. Ингэж ярилцаж байхад нэг авгай бүр нөхрөн голоод чи гүн хөл бадгай шиг том хөлтэй төрчихгүй яав да. Тэгсэн бол тэр том хөлтэй оргодол гутал хайж явахдаа бадгайн гутлыг биш чиний гутлыг олоод авцсан бол манай их өдийд хагартлаа баяжихгүй юу да гэж дуу хадан амьтны илэг доог болсон юм гинлээ. 4 цагийн эргэлтэнд малынхаа аяыг дагаж нутгийн соргогт отор хийж яваа айлын мал сүрэг хар аяндаа өсгөөс чөөр яахтайч билээ дээ. Энэ удаад доржих дугайхаа энэ өгүүлгийг одоо унших завшаан тохиолдсонд их баяртай байна. Тэгээ манай доржих дугай маань өөрөө хошин шогийн их айхтар мэдрэмжтэй сайхан зохиолуудыг бичдэг. Цаатлаараа өгөөтэй, гашуун илгэлэлтэй ийм зохиолыг бичдэг ийм хүн. Тэгээд энэ удаагийн зохиол нь бол амар амгалан орчлонд байгаа хүмүүст одоо ирж байгаа тэр хүмүүсийн хоорондын харилцаа, тэр буунду гэж эндүрээд энэ дотоод бодол бүсгүй хүний ганцаараа байж байгаа үедээ бодож байгаа бодол тэгээд тэр амар амгалан байгаа орчлонд ер нь тав тухгүй юм ямар шүү одоо мэдрэмжийг төрүүлж байна вэ гэдгийг ганц жүжигчний уран чадварын хувьд маш их энгийн бөгөөд хүүрнэсэн бас их тодорхой өгүүлсэн өгүүлэмжтэйгээр бичсэн ийм сайхан зохиол байна гэж би хувьдаа бодож байна. Зохиолч сэтгүүлч Алтан гэрлийн мягмар живийн ижигэм баярлуулсан минь өгүүлгийг хүлээн авно. Уран уншигч соёл урлагийн их сургуулийн оюутан Цэрэн Чимэд. Энэ явдал одоогоос 40 жилийн өмнө бүр тодруулбал 1973 онд болсон юм. 9-р ангинд төгссөн хэвл өвөн борхоо цуныхаа амралтаар хийх ажилтг өдөртөө сайн давал тарга зурм хөөцөлдөж оройдоо сумын хөлөвт болдог үцэр үдшилтэд орсон шигэ өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Манай сумын наадам тараад удаагүй
7 дугаар сарын 20-д арай л олоогүй зуны тэр үдэш най сурсан цагаараа сумын клубт очиж кино үзлээ. Тэгээд кино тарсны дараа Зуслингийнхаа зүг зэрэгээс ирсэн ах нартай хөхрөлдөж энэ хилдэд алхахдаа эгчмэд голдуу охид хөөхнүүдэд араас нь гарч аацгаа хөдлөөд дагаж бараадж явсаар юм байгаад оройтж гихтэн ирэхэд бороо яг зүсэрч байлаа. Тэгтэл ижимэн орноос нь босоод ээлийн өмсч гисэн нилээд цавууртай бололтой над руу гараад миний хүү яасыг удаа ээж нь өвдөж шиг боллоо гэж хэллээ. Тэр зун аав байхгүй хот руу туурд явчихсан манайх гэж айл өндөр настай хоёр хөгшнийтэй айлсаж идрийн голын урд хөвөнд зусаж байсан юм л та. Хоёр хөөрхөн сөсгөр дүү минь босчихсон. Аха, одоо яах вэ? Гэтийг харцаар надаас асууж байл. Том гэцтэй ижи минь гарын хан хоёр алгаар хөвлэгийн дарж ээжийнх нь ус гарчих шиг боллоо. Хурдхан шиг эмнэлэгт хүрэх юмсан. Тэхгүй бол дүүч нь хуурайшаад бүтчин шүү дээ. Гэхдээ би цаав ээж ижигээл хурдан эмнэлэгт хүрэх хэрэгтэй. Бордо айлын адуунд хөдөө тавьчихсан байдаг. Ятаж байгаад манад мотоцикл байхгүй. Хажуу айлын өмөрг замаа харахгүй хоёр өгшин ямар нэмэр болох вэ? Гүүрээр гарах гэсээр байтал ээжийн хилдгээр хөөрхий дүү минь бүтчихвэл би одоо яана. Тэгтэн би чинь айлын том эр хүн шүү дээ. Ээж явъя. Хүн таныг үүрээд гол гараа. Гэлээ. Миний өмнө ширхэгч одог ялтайхгүй цуны тас харанхуй шүн намайг өгдөж байлаа. Хэдэн хоног уйлгэнсэн тэнгэрийн азарган бороо энэ орой намдсан ч идрийн голын ус эргээд авч үерлээд ичи бит хоёр бараг тайл шанг ярихгүй бол биенийхэн дууг бараг л сонсохгүй байлаа. Болио миний хүү гол хайхтар үерчсэн байх шүү дээ. Яасан гинэ ээжээ? Болохгүй миний хүү усан дундчих нь айгүй бол зүгээрээ ээжээ. Харин та хүүгийнхаа нуруунд сайн алдаад ус руу харахгүй суугаарай. Гэж би үерэлсэн голын дэргэд ижийтэйгэн гэрэлцээд ховцаан тайлж өмдөндөө гудал цамцааж ихэд түрүүгийн хоёр зангидаж хүзүүндээ углаад хин хилтрүүгийн өнчүүллээ. Тэгээд мүлхэж ижигийн хоёр мөрөн дээр нь суулгаад тийшээ босоод ижийнхэн болбрай гарын хоёр шуунаас атгаж явлаа. Тэгээд би үеэрлэж шуугсан гол руу ижигийн аваад орлоо. Энэ голын ус хэдэ бас ширүүн байна шүү. Гэхдээ би хөл алдаж болохгүй. Ижийг унагч шин. Хүйтэн усанд удаан зогсвол хүний шүрмэс татдгийг юм. Хурдхан л голоо хаталж юмсан. Тэр их шуугсан. Тэр их нам гүм зуны шүн. Тэр их мүлгэр басчгүй шавх үзүүртэй хатан дундуур би бүдчиж ирэх хүний шээр зааж шүдээ зууж ижигийн унахчихгүй юмсан гэсэндээ урагшаалгасаар л байлаа. Хөрхи ижи минь үй хавчигнахт нь би гарынхаа атгалтыг чангалаж
ээж маань уншиж байгаа бодолтойч энэ их усны шууганд бараг л сонсогдохгүй байлаа. Уртхан аргамжааны хэрэгтэй үерэлсэн эдрийн гол үе намайг баруун зүүн талаас минь цээж рүү алгадаад авч байсан ч надад ижигийн унгаж хөл алдах ирэх таанч байгаагүй юм. Одхон тэнгэр хайрхны ар сугаас их авсан шив сэвжид балбар хайрхнаас их авч урссан уулын ширүүн голыг тэг дундуур нь зүсэж ээж хүү хоёр эссэн минь голгодлаа. Тэгээд би ижигийн нойтон ширгэн дээр зөөлхөн буулгаад гараан тэрч аваад эмэлгийн зүг гүйг шахам алгасаар очтоо. Тэгэд хаалга нийтэл эмэлгийн баг эмч жижүүрийн баг эмч санжаа жамцгаа зя миний дүү хурдхан шиг ихвэр эмчийг дуудаа гэж. Би эмэлгээс доошоо 1 км хэрдээ байдаг доод бөөндөө гүйл. Ашгүй намайг очиход сумын төвийн сургуулийн захирал хаж дэмжигт хоёрыг эмнэлэг дээр авчиж өглөө. Тэгээд эмнэлгийн хаалгыг нээж ортод ичи минь яасан байсан гэж санана. Эссэн минь амарчихсан. Санжаа жамцгаа миний баг дүүг ихвэр авсан байлаа. Тэгээд надад "Зямны дүү. Ээж дүү хоёрыг нь би одоо алцахгүй. Харин чи эр хүн болохоор ээжидэн шүлдөх үлэн үсттэй" гэд миний нуруунд дээр алхатлаа. Би шууд эмнэлгээс гарч дээд бөөнлөө юмгэрэн багшийн руу очиод зуудаг хар нохойд нь бороодгон байж хоньны нэг таргангүй зээж авлаа. Гүй ямар тэр үед чинь хөдөөнийхэн чинь 100 байг хонь төхөрөд байгаа ш манад мах байхгүйсэн юм чинь. Тэгээд нөгөө гуян гэртээ авчираад хитэн сөөсгөр дүүнэртэйгээ нийлж байгаад хар шөл хийгээд эмнэлэг дээр авчирч ичээдэн орууллаа. Санжаа жамцгаа яасан тостой. Бас тэгээд шорог шөлвэ гэж шөлийг мань буцаалаа. Гэртээ ирэхэд үүр цайж байлаа. Хар ус гэдэг намаг шалбаагтай горхийг гаталж доржгон сүрэгт аавын тавьсан хоныг хөдөлж ирээд төхөрлөө. 13-4-өөс эхлээд би чинь сургуулийн хүүхдүүдийн хоолыг бэлтэх богийг гаргаж сурсан болохоор хонь төхөөрөх надад тийм хэцүү байсан. Зээлсэн гуяа буцааж өгөөд хамгийн бага дуу дуурмааг төрсөн тэр жил ижигийн эсэн минь амаржуулж шөл зөөсөөр байгаад эмнэлгээс гаргаж билээ. Харин муу ижи минь эмнэлгээс гарсан хойноо хоёр хажуу айлынхаа хоёр өндөр настай хөгшөнд би чинь том болсон хүүтэй хөөн миний хүү намайг үертэй голоор үүрч гаргаад эссэн минь хоёр яс салгасан юм да гэж нулимс унгаж ярьсныг нь би одоо болтол мартдаггүй юм. Миний чи 10 гаруй удаа амарч ич 7-г нь эсэн минь хүний дайтай хүн болгосон. Ичээ маань өдгөө нас нь 80 хүрсэнж тэнхлэн хിവэр эдрийн гол эдэр нутгийн хөвөнд голын хөвөнд нутагтаан тоглож өссөн нөхөд багын найзуудаан сүйдэлж хонсноо үеийнхэн үр хөөгтүүд бид нартаа ярьж байдаг. Харахгүй идэгтэй хөрх. Миний багын дурсамж цээжинд нь байгаа болохоор хичи минь ч гисэн тэр уулын ширүүн мөртлөө намуухан урсгалтай голын хөвөнд дурсамж мартахгүй сүйдэлж хондог юм байлгүй дээ. Монголын зохиолчдын эвлийн шагналтай зохиолч Баяр сайхны Үйлийн үрийн төлөөс өгүүлгийг та бүхэн сонсноо. Монгол улсын гавьяач жүжигчин өгүүлэхүүн ухааны мастер Гомбын Арвдан
хүү 6 настай байсан юм уу та ер. Эцэг нь өрөвдөл шиг ширүүн гараар түнжгэр толгойг нэгэнтээ илээд за чамайг ээждээ үнээ сайн эвлэгж өгөөд байх юм бол энэ жил наадамд авч явна шүү. Тэгээд хонгор морин унчоод сумын наадам гэж чухам ямар сайхан юм байдгийг миний хүү үзэндээ гэж хэлж билээ. Авыгаан тэгж хэлснээс хойш хүү байдгаар нь чармааж хар үрээр босож ээжийнхэн гараас хөтлөн бүдэжсээр үнээвэл гэж зунаыг барлаа. Эцэг нь яах? Хэзээний зангаараа гэрэмбра харна гэж байхгүй. Анихлих хосуур сайз бүсэлсэн лотер тэмч сунга иймч уралдаан гэсээр давхсаар явтал нэг мэдхнэ наадам хаяанд иржээ. Тэгтэн хүүч бас зунжингаан ээж надад савхан бутал авч өгөөрэй. Бас шиндэл гэж ээжигийн бас хэрхэндээ хөөрхөн шалгаажээ. Эхэн гунигтай харнуудээр инээмсэглэж хүүгийнхэн өмнө нэг их гэм хийчихсэн юм шиг хачин царайлна. За тэгж байтал хөсөн хүлээсэн наадамч боллоо доо. За ёстой л дэнж хотлороо хөдөлцгөөлөө. Дарга дурдангийн өнгийг хуарлуулж дэлийн сумлаж зассан мордын зүс ижил сүлж гангарцгаалаа. Хүү наадамд явна гэхээс хөлн газар хүрэхгүй шахам хөнгөрч тэндч дэгдэж эндч өсчин ёстой л голын жарахай шиг явлаа да хөөрхий. Зянгад наадамч төдлөх юм бол тийм аа тэгсэн эцэг нь байдгүй. Эхэн оровч гаравч урд хөдлийн улаан замыг нүд дээрээ нэгжин харуулдан. Сүүлдээ хүүгийн тэсвэр барагдаж бяцхан цээжиндэн хэр таарсан уур омог нь огшиж эхэллээ. Үд боллоо эцэг ирсэн. Ингээд эгнүүлж барьсан ижилхэн цагаан гэрүүдийн дунд их хүү хоёр уйдгартайхан өдрийг барлаа. Тэгтэл оройхон хэрд нар жаргахын алдад агсамхан мордтой айрыг архинд улаа бутарсан хөөрч дарвсан наадамчад ирлээ. Тэгнэ эцэг нь тэдний дунд арсайдлан инээж гисэн өврөн хүлхийдэл дүүр юм чигчгсэн маадгар амтан ёор юм болсон шинжгүй хурч ирдэг. Хүүгийн нүдэнд өөрийн ирэхгүй нулимс хуралдаж мэлтрэн гарсан нулимсын дунд нь аавынхын дүрс үйж эвдрээд нэг далбалзаад нэг тийм хүн гэж хэлэхээргүй нэг хачин муухай мэдэн болж харагдажээ. Тэгээ яахоо аав нь адууны хөлс жолооцолбуурын үнэр нэвтсэн парвгар гараараа хүүгийнхэн толгойг нэг илмэр болоод жигтэйхэн хайр гэрэлдсэн нүдээр хүүгэн харжээ сууснаа. За яах вэ? Нэг хүү том болоод зөндөө олон наадам үзэндээ үзэн. Харин наадам үзүүлнэ гэчихэд хууржсан гэж авдан гомдоогүй гэжтэй. За ер нь хуурдагдж байж л амьдралыг танин шүү. Энэ хожимон чамд хэрэг болно. Аав нь хүүгэн амьтны хоол болгохгүй гэсэндээ л энэ шүү дээ гэж ирээд өгүүлбэртэй бодлогын хариу гаргаж байгаа юм шиг хачи юм ярьжээ. Энэ явдлаас хойш хичнээнч олон жил улирав. Эцэг нь хүүгэн хичнээнч олон удаа хуурвда. Одоо ухаан сахал дэмбэрлийн шар охиныг хүүдэн авч өгнө гэж хэсэг манаргасан удаатай. Тэгээд хайр гэдэг үнэндээ угаасан эмзэг халуу юм хойндоо цэрмаа гэх тэр жаалхан шар охиныг хар нялхаас нь л хайрлаж ёстой л зөвхөн тэрний төлөө амьдарч ирсэн юм шиг л хүүд санагдсан юмсан. Харин эцгийнх нь хувьд энэ бол хамгийн сүүлчийн удаагийн хуурамч бэлэг байсан бөгөөд хүн ёстой л хамраар газар хатгатал хуурагдаж.
Тэгээ яах вэ? Сайхан цэрмаа, шар цэрмаа нэг мэдгэд айлын хүн болж хадамд гарчээ. Харин хүүгийн эцэг ердөө нөгөө тэднийхний найр хурмын хойморт сайхан улаан зээлд хүн. Ердөө одоо худлаа ярьдаг хүнд бол чухамжгаар бөөн баяр баясгалан болчихсон өөрийнхөө охиныг бордуулж байгаа юм шиг л сахал тэмбэрлийн охиныг үдэж өгсөн байна юм даа. 17 настай хүү энэ мөчөөс эхлэн тэс өмнөн хүн боллоо. Эцгийнхэн хэлсэн болгоныг адарч хийсэн болгоныг сөрж мууд зөрүүд монхог харанхуй хүн боллоо. Тэгэхэд тоолонд нь эцэг нь баясаж заада аав нь ч одоо сэтгэл зовлтгүй үхэхээр боллоо дөө. Миний хүү хаанч газардахгүй нэ. Хүнд дөрлүүлж хүний хоол болохооргүй хатуу чанга эр болж гэж өөрийгөө тайвшруулж билээ. Тэгсэн чи үнэндээ бол эцэг хүү хоёр энэ олон жилийн турш нэг ёсны шатар наадсан бөгөөд эхэндээ хүү мадан дунахгүй хичээн хамгаалсаар ирж яваандан эцгийн тамир барагдаж хүчин нөлөөн сулраад ирэнгүүт хүү зогсолтгүй урагш давтлаж эцгийгэн мадлах гэж улайрах болжээ. Энэ бүх үйллайг Бурхан сүжигтэй зовлон наждыг туулахаараа нэг давхаараа нэг болсон хөөрхий эхэл нэмгэлж эмээлийн урд хойд бүрэг шиг эцэг хүү хоёрын дунд элэгдсээр явлаа. Хөөрхий тэр их байгаагүйсэн бол хорвоо яаж төгсөх байсныг хинч таашгүй билээ. Яхав хорвоогийн зам амьдралын хатуу хуулийн иргэшэл ёсоор эцгийн бие өвчнөд нэрвэгдэж доройтон нэг л өдөр хэвтэрт орлоо. Гэхдээ тэгээд амьд хүн юм байна. Бас ч гэж арга чарга хайна л та. Зята тийм ч юм сайн гин. Үгүй ийм ч юм сайн гин шүү. За хөөе. За тэрнийг уулал энийг л идвэл үү? Хамгал өвчин хууч чинь орморгүй болгон идэж эрүүл сарвал болно гэж ирээд л амтай болгон нэг юм ярина. Тэгээ бас ч гэж үххийг яараагүй эцэг нь хүүгэн тэр сайн гисэн юм болгонд зарах боловч голын бол харж улуу шиг болсон хүн хөдөлнөө ёстой гонжинжоо. За хөдөлдөг юм гэлээ гэхэд дандаа буруу юм авчирна. Одоо хонда энэ чандагны хатсан хуурай басыг шатааж үнэрлүүл сайн юм гин тэрнийг нэг олоод ирнүүдэ гэсэн хүн гарч яваад за утаал гарч байх юм бол чандагных ч вэ ямааных ч вэ ямар ялгах юм биш ямар хамаа байдгийг гэж бодоод хотныхаа зохоос хоргол хормолоод аваад орж ирсэн удаатай. Тэгсээр эцгийнх нь буцах унаа хөсөг хуучин муу модон орныхын толгойн тушаа ирж зогсоод хэд хонлоо. Эцэг ботор сарнсан ухаан санаагаан араа ядан хүчлэн хурааж цуглуулад хүүгэн дуудан дэрэгдэн суулгаад загийн мөчөр шиг хатингар гараараа толгойг нь иллээ. Цагтаан энэ гар ёстой л харажилт нухлуулж эвэрсэн аргагүй л газар шорооны хүрд шиг париугаар том гар байлаа. За хүмүн. Эцэг нь ийм л боллоо доо. Энэ хорвоо гэдэг их адармаатай шүү. Муу хүн нь сайнаа сан олон. Сайн хүн цөөхөн дөө цөөхөн. Даанч нэг ховорхон доо. Тэгэхээр аав нь хүүгэн муу хүний хоол болгохгүй гэсэндээ л чамайг хуурч мэхлэж өдий хүрлээ. Одоо ч аавынх нь насны тоо гүйцэж байх шиг байна дөө. Гэт хэсэг чимээ алдарч нүдэн хагас анин бодлогширлоо. Тэгсэн эцгийн дотор одоо
үнэн хэлэх үү? Энэ чигтийн дуусах уу гэсэн ац бодолд тулж хаад эргэлдээд байж. Тэр үнэн хэлнэ гэдэг нь ердөө ийм юм л да. Юу гэвэл Монгол хүн бурхан болоочтой ил нутаглуулдаг нь хойд насандаа төрлөн олгод нь ихэхэн учир жанцамтай гэж боддог болоодч тэр өвгөн эдэ өөрийн эцэг өвгөн эцэг нарынхан адил илэл тавиулах юмсан. Тэгээд зовж зүдэрлгүй хин шиг дараачийн сайн төрлөн олох юмсан та гэж бодсон нь тэр байж. Эцгийнхэн чухам хүсэл энэ л байлаа. Тэгээд эцэг заавал энэ мангарт үнэн хэлбэл үнэмшдэг болов хотлоо хэлбэл үнэмшдэг юм болов гэж бодсон нь үнэндээ бол хойд насандаа там дунах уу диваажин төрөх үү гэдэгтэй адилхан бүрхэг юм болчиход байлаа л да. Тэгээд эцэг бодож цэгнэж дандаа л миний эсрэг хийх юм доо. Хотлоо хэлий. Газарт лавхан шиг болчихараа гэвэл зөрөөд ил тавьчихж магадгүй гэж горьдсон дон за миний хөө авайгаан ихээ гүн нүхэнд нутаглуулаарай та гэж хэлэхдээ шижээргүй шинжгүй царайлсан хүүгэн хараад за лав болохгүй юм байна гэж тайвширчээ. Ингээд эцэг тэр оройдоо бий барлаа. Хүн эцгийнхээ хэлснийг бодож бас л ац бодолд автаж яхаа мэдэхгүй хэсэг зовсноо хөөрхидөө муу эцэг минь газарт лавхан булаарай л гэсэн юмсан. Насаараа л өгнөөс нь зөрлөөдөө. Газар гихтэн тэнгэр гисээр өдий хүрлээ. Таанчтэй би ч хүний өрөө байна данч. Сүүлчийн ганц гуйлтын ч болохно. Ёсоор нь болгоё доо гэж бат нут шийджээ. Өглөөд нар хамгийн түрүүнд тусах нарлаг сайхан ингэрт хүн ихээ гүн нүх ухаж эцгийгэн ёс төртэй нутаглуулжээ. Залуу цагаас л энэ л одоо өгүүлхэн урлагийн төрлөөр бас өөрийгөө голохгүй явж тийм ээ энэ талаар гайгүй бас нэг туршлага хөрвүүлсэн хүний хувьд одоо дараачийн залуу уран бүтээлчид залуу өгүүлхэн урлагийн одоо уран бүтээлчид олноороо төрж гарч энэ жилийн утгын жимэг наадмыг чимдэг юм л одоо болж байна да. Энэ одоо уран бүтээлчид жилийн утгын наадмын одоо утгын жимэг наадмын одоо уралдааныг өнгөлж байдаг. Ийм л сайхан одоо өнгө зүстэй ёстой насны морид уралдсан гэдэг шиг одоо тийм ээ чамин чулуун биднээс ахуулаад тэгэл дараачийн үе тэрний дараачийн одоо сүүлчийн оюутнууд гэсэн ийм үеийн өгүүлхэн урлагийн бас одоо чамгүй хэдэн уран бүтээлчид оролцож байдгаараа утгын жимэг наадмын нэг онцлог нэг. Монголын зохиолчдын эвлийн шагналд зохиолч Магүний Эрдэнэбатын Үүрийн туяа өгүүлгийг сонсъё. Энэхүү өгүүлгийг Болор Эрдэнэ та бидэд уншиж сонсгоно. Жаргаж байгаа нарны туяа. Жаргаж байгаа нарны час улаан туяа. Яах ихийн зургүй алга болж өрөөнд шимээ аниргүй нам гүм ноёрхоход ганцхан ширээн дээрх цагны чаг хийх чимээл зүрхнийх нь химнэлттэй цуг цаглах нь тодоос тод сонсогдлоо. Ингэж хариу бүрий болох нь үүрийн туяагийн айдсыг улам нэмлээ. Тэр бушуухан босч өрөөнийхөө гэрлийг асаачгаад зүс царайгаа толинд хараад
өөрийгөө бараг таньсангүй. Тэрний өөдөөс бэлцээж улайсан нүд, сэгсэж сарнайсан үс толгой нь даанч дээ өөрийн туяа. Ингиж ч явах гэж зүс царай нуруу туруугаараа үе тэнгийнхээ залуусын нүдийг хужирлаж зүрхийг нь гжигдэж явдаггүйсэн билүү? Одоо ч энэ тухай бодохын ч хэрэг алга. Дэндүү омглон омог бардам явсныхаа горыг ингэж ч амсах гэж дээ гэсэн шиг мэлэрнэ. Тэр толныхоо өмнөөс хурдхан холдсон ч эргээд л өнөөх бодлуудаа эргэдлээ. Өөрөөсөө үе мултарсан ах хүний хүүхэд ч гэсэн ингэж болно гэж юу дээ гэсэн бодолтой нь. Тэнэг минь тэр инх амирлан имлэг рүү хурдан яв гэсэн халиун гоогийн үг дахин сонсогдож тавтагдана. Харин энэ удаа өөрийн туяа хурдхан босоод утсаан авч Баатар багш руугаа боломжтой бол хурдхан залгах гэж юунд ч юм хөөгдсөн юм шиг биччихээд хариу эрхийг хинээс ч юм айс юм шиг хүлээлээ. Гинт дугарсан утасны дуунаас цочиж автал. Чи яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм бэ? Юу болов? Би жирэмсэн болчихжээ. Надад мөнгө хэрэгтэй байна. Юу? Чи худлаа хэлээгүй биз? Надад тэгж худлаа хэлж тоглох чадал алгаа. Би жирэмсэн болчихсноо л мэдчихье. Чи хаана вэ? Байдаг газар тал байна. За би одоохон очлоо. Харин ганцаархнаа байж байгаарай гэд утас тасарлаа. Өөрийн туяаг дахиад л хачин уйдгартай нам гүм нөмрлөө. Уулын тэр олон хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байлаа. Тэгээд заримыг нь тэрчгсэн, заримыг нь үүрчгсэн нөхөртөөгөө хамт явж байхаар ямар харагдах болдоо гэж өөрийгөө шоолж хөгжилтэйгээр инээдэг байлаа. Энэ мөрөөдлөө хамгийн дотныхоо найз халиун годоо хилээд шоолуулж байсан удаатай. Харин одоо тэр тухай бодохын ч хэрэг алга. Тэр сайхан мөрөөдөл нь салхинд хийсч байгаа юм шиг л замхарч байгааг мэдрэх тусмаа хорвоогийн даажаантайд хорсож өөрийнхөө заяаг бид зүгсээр байлаа. Баян сүхийн ганц сайхан охин гэж аймаг сумдаан гайхагдаж явлаа. Явлаач гэж одоо ч тийм л байгаа л да. Харин гайхагдаж явсан тэрнийг гай нэг л өдөр дайрчээ. Оюутан болсон өдрөөсөө л ямар гоё залуу вэ? Яг л ийм залуутай уулзах юмсан гэж Баатар багшигаа гинэн томоогүй зангаар шохоорхож мөрөөддөг байжээ. Тэгтэл тэр мөрөөдөл нь дэндүү яг таг биелээд байх шиг санагдахад урамтай баяр хөөртөө явдаг байснаа бодож бухимдаж суутал Баатарч ороод ирлээ. За юу гэдэл хүн сандаргаад байна да. Сандаргаад байх юу ах вэ? Жирэмсэн болчихч. Яг үз. Би юу гэж худлаа хэлэх юм бэ? За. Тэгээ одоо хаана очие гэж бодож байна да? Манай найз охин инх амирлан гэдэг имлэг зааж гисэн. Тийшээ очдөг юм уу? Тэр ч үнэтэй имлэг дээ. Гэхдээ яа гэх үгээд бэлдэж боосон мөнгө ингрийнхээ халааснаас гаргаж өгөхдөө энэ хүрлцнэ гэж итгэлтэй хэллээ. Тэрний царайд өрөвдөж хайрлсан, айж зовсон, бүр эргэлзэж тэнэгэлдсэн, айж зочирдсны шинжийн аль нь ч байсан. Тэрний хувьд болдог юм болдгоороо л болж байгаа янзтай. Тэрний яг л түрээсийнхээ мөнгийг төлж байгаа худалдаачин шиг байдлыг нь өөрийн туяа хараад байж чадсангүй. Хурдхан эргэж хараад та мэдж байгаа байлгүй дээ гэж хэлэхдээ арай хийж нулимсаа залглаа.
Мэ. Авал та. За. Энд тавилаа шүү гэсэн уцаарлангуй үгс сонсогдсноо. Хаалга хаагдлаа. Өөрийн туяад одоо ийм зүрх сэтгэлгүй хүн сүрэгтэй нийлэхгүй тулд хүүхдээ төрүүлэхээс өөр зам үлдсэнгүй. Гэхдээ ганцхан Баатрын хүүхдийг төрүүлэх болсондоо химжээгүй ихэр харамслаа. Гэсэн ч тэр хорвоо баян мөртлөө урт юм чинь болондоо гэж бодлоо. Тэгээд инх амьдралд очиод аргалуулчих чадваргүй тэнэг охин төрүүлж өсгсөн ижи аав хоёртоо галынхан зээг гаргаж өгөхөөр маргааш өглөөний мандахын улаан нартай оролдож нутгийнхаа зүг хүлгийн жолоо залхаар шидлээ. Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Бүрвийн нохойн зовлон барагдахгүй өгүүлгийг сонсноо. Уран уншигч соёлын тэргүүний ажилтан жүжигчин Одон Туяа. Өдөршийн орог бүрийгээр ноход боргож сүүдрээ ноцох нь холгүй омгшиж гарлаа. Тэр бүхнийг Балдуугийн Баатар нэрт зүрх цагаан нохоо урайлж хавийн амтны цүсийг хөөргөж өөрөө хоолоогоо сууж чахалзуураа хатгатал сүржигнэж тавих нь тэрэ. Дууга авалцаж яргалдах их чимээнд нь уулс нурах шахаж өвхөр тугал зилэндээ хавчгана. Хар багаасаа хотоо мансан зүрх цагаан энэ нохой уг нь номхон амтан. Нохой ухаантай. Гэвч тэнэг нь энэ. Багасаал Балдуугийн дөссөн зүрх цагаан хар нохой өдөршийн бүрээгээр ирсэн эзнээ андуурч муу ёрлсон болохоор Балдууд чулуугаар шидүүлээд хөөгдөжээ. Нохой эзний андуурвал орон гэр эзгэрхийн дохио гэдэг хуучны үгийг сансан Балдуу цаанаал нэг хохилцуур жавгим байдлаасаа хүн барих нь үдэн чинь. Эсвэл манайх өөр эзэнтэй болчихоо юу? Гэж ихнэр хамцаадаа үг чулууцаар гэртээ орж ирээд өврөөсөө ганц нүдний дуран ээлдэв юм чигсэн төрөвч сэлтэй гаргаж авдар дээрээ авааллаа. Хар хилийн амтан дагаж сураг тасарсан чамайг нохооч нь хүртэл танихаа болох нь. Яасан. Өвөр чиний зүгээрээ хийцүү дөө. Би чинийхэн өвөрт 2-3 хоног салхи оруулаад өгөмз гайгүй. Тэрүүгээр чинь л би дутаж гин. Хамаг мал чинь энэ хойд уулаар нэг тарчихлаа. Тэгэхэд та ихсээр дээдсийн онгоц сүнс өндөл зүлээд л явж байдаг. Хой. Самцоо. Ингээд манай ихэс чинь вэ штэ тэ. Зүгээр ч нэг газар биш юм байх. Уул хадаар хэсч улс амтны үгдүүлж явахар ч нөхөө нүднэ гэдэг янзтай шүү. Манай Жорж ноён хамраа унжуулчаал буян таймтан хөрх. Надад өдөр болгон 20 өгдөг. Энэ ногоон төгрөгчин шурмас чангатай гэж байгаа. Тэгэж байгаад би нэг л өдөр чамайга торгон дорож тосонд болох болно гайгүй гэж нэг их юмтай хүн шиг цээжээ тагшуулж ирээд л хөхрлөө. Ламцоо өөхтэй 74 өндөр чанаж Балдуугийн өмнө тавиад өөрөө илүү үгэнд дурлаж дэрэгдэн хүүхэд шиг л сөхрөөд суучих ба.
үнэндээ гэвэл тэр нөхрөө хүлээх зураа орж гарсан амтан хүнээс элдв үг биш хөл сонсжээ. Тэдний хаар бууж мордох хүмүүс "Гохоо, танай балдуу сумынхны цалинг тавихаар банк болсон гэлөө. Хүүши, тэгвэл эр хаврын мал махнаар танахнаас мөнгө зээлэн шүү. За юу гэж ирээд л үг алдуулахыг оролдох нь төвхтэй. Балдуу дөрвөн өндрөөс хэд огтолж өмхлээд бараа насны хэрчиж лам цогийн алган дээр тавьснаа. Сүлэрдүүнүүдээ жогтоогоор ирэмхэд нүднийх нь болонд нэг юм сүц хийх шиг харагдлаа. Зуухны хажуугаар лавлаж шагаавал Баатар замтхар толгоогоо урд хоёр хөл дээрээ тавьчихад нүдэндээ усан хүрээ татуулаад нүдээч цавчилгүй гэр дотор руу харж босго дэрлэх шахам хэвтжээ. Уг нь энэ Баатар нэрт хар нохой балдууг харангуй таал хөл доогор нь түүдэг шиг өнхөрч баярладаг долдой чамтан байсансан. Харин одоо хүнийрхүү хүндий болчихч. Гүтэрийг хараач хүн шиг ус нүдэлж гин. Гиснэ балдуу тавган дээрээс нэг хавирганы яс аваад өөдрөг чулуу татглаа. Энэ залбин нэг л өдөр миний борвиг синжлэн шүү. Аль эсвэл элдв хүн амтан ирж нохоо ярдагдлуулж орих уу? Гэхэд ламцоогийн дур хүн хурж. Эзнээ барьчих шахсан нохоотой айлд ямар амтан шургахвт? Эртээр тэр багийн дарга тэр холуур тойроод явчих юм билээдэг. Хөөрхий надад бараа болж байгаа ганц амтныг залбин багтаа чи яахвт. Өөрөө тэнэмлээ мэдэхгүй ээж бас хүн хардах санаатай. Яршигт. Ингээд та өөрөө цаад улсуудтайгаа яаж шүү нэг юм үг авалцдаг юм бэ дээ. Хэл мэдэхгүй уста нөгөө бүр бүхсөө ярьж монголцохгүй хэцүү байна уу? Гэж хорын малтахад балдуу. Ваа ла нөгөөдөг чинь өөр гараад өглөө л дөө. Чамаар хардуулах л дутаж гин. Гэж игдүүцснэ зуухны өмнө тамхиа нэрнгээ санамсаргүй өөдрөө хартал нөгөө Баатрын хоёр нүднийх нь усан хүрээ алгуулоод аргалын цог шиг хартаяа гялалцаж байлаа. Энэ нохой нэг л биш. Хүнээр бол яг л шүд зууч байх шиг. Хөөе. Энэ нохой яаж хавъя? Нүдэнд нь хий орчихсан юм уу? Хайший. Эсвэл надад муу юм шүглчихээ юу? За яар шиг. Ингээд балдуу цамцаач тайлж амжаагүй жиж аль өөхөө нуруу нэг хэд сайхан шудраатах. Ингэдэх юм байна. Балдуугаас хаал эхнэрээ харахаараа ингэдэг зантай. Ёстой л нөгөө ямаа хад харахаараа инээдэг гэж нь л болно. Ламцаа нөхрийнхөө нурууг зам татлан маажжсэн аа. Яасан. Тэнд нуруучин самардах хүн байгаагүй мó. Хэц юу ах вэ? Жорж ноёны хідэн жалуудаар нуруугаа маажуулалтай нь биш. Тэд нар чинь уул хадаар тинээд модчул үзэж харж байвал болоо. Өөр юу ч хэрэггүй. Харин ч мөнгийг нэг бол цацсан да. Яста баруун солгоогүй хиндэл байна юу таралтан гүмэн өглөгч шүү. Гэж ирээд л тал засаж ламцоод саймширлаа. Аль
залуу байхын л балдуу ингээд ирэхээрээ цаанаа л нэг адгуу хамаг биеийн нялхарч жаргалын ор унагадаг зангаараа мушиж нэл урах нь элдэвтэй. Энэ зангинж андахгүй мэдэх лам цогийн хамаг бие салс хийгээд л явчихлаа. Балдуу өндиж 2 гутлаа өглөх зураа. Одоо ингэж ихнэр ихэ хормог манаж суух цаг биш. Суул орж ирж байгаа мөнгнөөс хин татгалзах вт. Тэгээд ч газар ус үзэж уул хадаар явж байдаг бие дамар ийм ажил дахиад олдохгүй. Хаманд орсон шардасыг хилээрээ түлхдэг монгол хүн хаана байх. Ингэж элдвийг эргцүүлж инээмсэглэж суухад Баатар яг л амьдараа өгчихсэн юм шиг 2 нүдээч хөдөлгөхгүй гүлээжээ. Көтэр энэ улааныг хараач гэв. Хүн шиг олон ааштай гэдг нь гэж зэвүүцнэ. Тавган дээрээс дахиад нэгээс аваад нохоор угаад чулуу татглаа. Гү чи яах нүвдээ? Битгий нохой муузан сургаад ах юм аа. Үүд цахиа салхаа болчихвол яах юм? Гэж ламцоо жаргалтай нарахгүй өндийхэд Баатар харин нүдээч хөдөлгөхгүй гөлийсэн хിവэрэл. 3 хоногийн дараа за тэгээд сүү долоож цадсан гөлөг шиг явдөө. Намайг мартвал хогчин шүү. Гисэн сануулгах хүртээд балдуу эхэс рүү ажилдаа очлоо. Гэтэл нөгөө өглөгч ноён Жорж газрын гав руу орсон юм шиг алга болчихжээ. Оронд нь нэг парвисэн хар сахалтай Кемпл гэж нэг юм. Оо, балдо. Таны ажил дууссан. Одоо явж болно. Та их сайн хүн. Гэж ирээд л далан дээр нь нөхөрсөхөр алгадлаа. Гайхаж цөхөрсөн балдуу гэртээ эргэж ирээд хар цагаан дуугүй хэд хонлоо. Тэгснэ ихсээр дээдсийн газраар дахиад хэдэнтэй эргэсэн ч аль хизээний дэлхий дайдыг хамах шахсан давхар уртаас урт тороор хэрж тэр цаана нь нөгөө сахалт Кемпл хэвнэг эхэмсэг гэгч нь алхах нь харагдлаа. Энэ мо Кемпл ер нь хэн болчихов? Эзэн ноён Жорж юм уу? Нохоч хүртэл намайг танихгүй байхад энэ мо Кемплүүд одорхонч аргагүй дээ. Гэж буцахтаа балдуу хээр тэнгэр ширтэж хэсэг хэвтжээ. Нохойг зүнж гэдэг үнэн юм. Баатар миний нүглийг урдаас мэдчихэд л занга хувиргаж хэвтрээч олохгүй зовж байхад чамд удахгүй ясаа тавих газарч олдохгүй. Олдсон дээр нь сайн хэвтэж ав гэж
Балдуу өөрийгөө гашуунаар зэмэллээ. Тийм дээ. Баатар нэртэй нохой байтугай. Баатар биет хүний зовлон дуустдаггүй хорвоог яаж бар